Хайрт аваа бид нар таны өмнө ирж байна. Үнэхээр энэ орой та бидэнтэй хамт байж сүнсээрээ та бидэнд зааж сургах болтгоо гэж залбирч байна. Тэгээд Еврей номыг бүхэлд нь уншихад та бас үнэхээр биднийг удирдах зааварчилж бас биднийг сургаж байсан баярлалаа. Бас тэр бүх зүйлсүүдийг бидэнд ойлгомжтой бас их гүн болгож өгч байсан танд туйлын талархаж байна. Тэгээд энэ үннээр бид нар одоо амьдрч чадхад маань энэ үнэн бидний биед бидний амьдралд шингэж бидний эдис бүхнийг өөрчлөхөд та мэдээж онцгой анхаархан гарцаагүй юм аа. Тийм учраас таньдаа би дахин талархаж байна. Хайрт аваа тийм өнөөдөр бид нар зүйлийн бүлэг дээр ирж байна. Яг та хамт байгаа учраас бид нар таныг анхааралтай сонсголноо. Таньдаа баярлалаа мөнхийн эцэг. Таны сүнсэнд талархаж байна. Ариун сүнс танд баярлалаа. Би Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. За, Еврей номын 13 дугаар бүлэг дээр бид нар ирсэн байгаа. Тэгээд бас маш их баяртай байна. Яагаад гэвэл энэ Еврей номыг үнэхээр ингэж хамтдаа суугаад, хамтдаа сонсоод, хамтдаа энэгээр явах юмсан гэж бодож исэн. Тэр маань одоо эцсийн бүлэгт ингэж биелж байгаад маш их баяртай. Тэгээд ганц Еврей ном биш, мэдээж олон зүйлсүүд цаашдаа явагдах байхаа гэж маш их найдаж байна. За, 13 дугаар бүлэг. Би та нарыг бас Библи судлалынхаа дараа бас анхааралтай уншиж байгаа байхаа гэж маш их найдаж байгаа. 13 дугаар бүлэг. Тэгээд энэ Еврей номыг нөгөө Паул бичсэн гэж ер нь маш олон хүн үздэг. Яагаад гэвэл угаасаа бичигдэж байгаа хэлбэр ялангуяа төгсгөлийн бүлгүүд энэ төр нь бол маш их тийм практик зөвлөмжөөр дүүрэн байдаг. Тэгээд за хинж бичсэн бай. Бид нарт бол тэр нэг тийм нэгдүгээрт чухал биш учраас юу яа. Яг энэ бичигдсэн зүйлсүүд дээр нь онцгой анхаарай. 13 дугаар бүлэг бол үндсэндээ маш практик өдөр тутмын ийм сүнслэг өдөрдөмж чиглүүлгүүдээр дүүрэн байгаа. Тэгсэн мөртлөө сүнслэг чиглүүлгээр ч бас дүүрэн байгаа. Тэгэхээр бид нэр энийг ухаж мартаад жоохон гүнзгий харах юм бол яг бидний бүр өдөр тутмын одоо энэ амьдрал хоол идэхээс ахуулаад унтах тэгэл одоо хүн зочлох одоо бие биендээ яаж хандахын танихгүй хүмүүст яаж хандахын энэ бүх талаар бурхны бодол санааг биднэрт маш тодорхой ингэж харуулж ингэж одоо хэлж өгсөн байна. Тэгэхээр зэрэг хэдүүлээ энийг одоо анхааралтай харъя. Бид нар 12 бүлгийн туршид одоо маш одоо тэнгэрийн юмсуудаар баахан явлаа штэ. 13 дахь бүлэг бол биднийг яаж тэр тэнгэрлэг одоо тахилчлалын доор яаж тэр тэнгэрлэг ойлголтын дотор энэ газар дэлхий дээр бид нар өдөр бүрийн амьдралдаа яг яаж биелүү одоо тэрийг гүйцэлж амьдрах юм бэ гэдгийг маань хэлж өгсөн. Тэгээд тийм учраас энэ биднэрт маш чухал ийм удирдамж болно гэж би бодож байгаа. Яг үндэ бол би яг яаж амьдрах юм. Тэгээ надаа ингээ юу их юм хилээд өгчдөгч болоосаа гэж одоо шалтгаан эрхийн аргагүй маш тодорхой ийм зааварчилгаанууд өгөгдсөн байгаа. Тэгээд нэгдүгээрт нь одоо гэхдээ итгэж ахын дүүс бие биендээ яг яаж хандах ёстой юм. Хоёрдугаарт нь танихгүй хүмүүстэй яаж хандах ёстой юм гэж одоо ерөөсө бидний амьдралын өдөр тутмын зүйлсүүдийн талаар хангалттай одоо зааварлжээ. За тэгээ мэдээж би монголоор тэмдэглэж авсан зүйлүүдээ монгол библиэлд бичигдсэн байгаатай харьцуулаад тэгээ монгол библийн орчуулга нь өөрөө маш товч, айгүй товч. Өөр орчуулгууд бол маш гүнзгий ийм илүү одоо ойлгомжтой болгож өгсөн гэх юм уу та. Тийм одоо тэгж бичигдсэн байна лээ. За, ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье гэсэн. Өөрөөр хэлбэл Христ доторх ахын дүүс бид нар одоо англи библиэлд ингэж хэлсэн байна л да. Бид нар ерөөсөө бие биенээ хайрлахаа зогсоож болохгүй юм. Үргэлжлүүлэх ёстой. Ерөөс ганцхан энэ өгүүлбэр өөрөө биднэрт аюул том
одоо зүйлсийг нээж өгч байгаа юм. Яагаад гэвэл бид нар бие бинийгээ хайрлаад одоо бид нар хамтдаа удаан богино янз бүрийн хугацаагаар амьдсан ч гэсэндээ юу яадаг. Хайрлахад заримдаа маш хэцүү тийм зүйлсүүд бидэнд тохиолддог шүү дээ. Бүр хайрлахаас дургуй өрмөд яагаад гэвэл нөгөө олон жил хамт явсан эсвэл итгэл дотроо бие бинийгээ хайрлаад амьдэрсэн хүмүүсийг дайсан одоо тийм бие биенийг нь гомдоох гэж оролдого хийдэг. Тэр гомдол бол бидэнд айгүй хүнд тусдаг. Та нар санаа нийлэх байх. Тэгээд биднэрт бид нар бие биендээ гомдохдоо танихгүй хүмүүст гомдохоос ч илүү хүчтэй гомддог байхгүй шархалдаг гэсэн үг. Тэгэхээр энэ үед бид нар боли одоо бистэ дахиж ингэхгүй бистэ зарим хүн бүр за ёстой боли би бол энийг дийлэхгүй би сүмээс явна одоо тий бүр Христ итгэлээс хүртэл одоо салах боломжтой байхгүй. Тэгэхээр энэ ганцхан өгүүлбэр юм шиг боловч бидний хувьд үнэхээр адармаатай замыг маань харуулдаг. Бид нар үнэхээр зогсож болохгүй л гэж хэлж шин чинь. Ерөөсөө зогсож болохгүй. Юу ч болж исэн бие бинийгээ хайрлаад яв. Итгэдэг ахын дүүсийн тухайд ярьж байгаа шүү. Бид нар энэ одоо сүнслэг бид нар ч нөгөө ариун сүнсний хуулиар амьдардаг шүү дээ. Мосегийн хуулиар биш, сүнсний хуулиар амьдардаг. Тэгэхээр сүнсний хуулиар амьдрахын давуу тал нь юу вэ гэхээр бид нар бие бинийгээ хайрлахад зогсохгүй байх, тууштай байхад хэрэгтэй бүх нэгүүлс нь бидний дотор байна гэсэн. Тэгэхээр бид нар чадна. Тэгэхээр бие бинийгээ ингэж Паул хэлж шүү. Хайр дотор бие бинийгээ бүр урамшуулъя гэж. Өөрөөр хэлэх юм бол надтай юу ч болж байсан, тантай юу ч болж байсан, бидний хооронд юу ч болж байсан. Бид нар маргалдаж олноо. Уурандаа илдэг юм хийж болно. Бид нар бие биенлүүгээ хэрэгтэй хэрэггүй те үгсүүдийг хийж болно. Гэвтэл бид нар энд бас нэг гайхалтай үг байгаад байгаа нь бид нар маш их санаачлахтай, маш их итгэвтэй байх хэрэгтэй байгаа байхгүй энэ үргэлжлүүлэн хайрлах дээрээ. Битээр муудалцсан одоос тэр л над руу ярихгүй би ярихгүй. Энэ мэн чи бүгдээрээ газрын энэ ч ерөөсө сүнсний хуулийг гүйцэлдүүлэхгүй. Тэр зэрэг бид нар бие бинийгээ хайрлахад маань гарч ирэх саад бэрхшээлүүд бол амархан биш гэдгийг тооцоолох хэрэгтэй. Амархан биш. Маш их сэтгэл өвтгдөг. Бид нар найргүй ханддаг, бид нар уйлдаг. Бид нар бүр үнэхээр яагаад намайг ойлгосонгүй вэ? Яагаад ихчвэ гэж үнэхээр гансардаг. Гэвтэл үгүй. Би хайрлсан хിവэрэ байх хэрэгтэй. Би хайрлахаа зогсоож болохгүй. Би хайрлахаа тууштайгаар өөрчлөх ёстой. Гэл гарч ирдэг байх хэрэгтэй болж байна. Энэ бол сүнсний хууль байхгүй. Тэгэхээр энэ хайр чи өөрөө нөгөө надаас өөрөөс мань гараагүй. Ариун сүнсээр дамжуулаад миний зүрхэнд цутгаж байгаа хайр учраас би тэгээд шийдэхэд би тэгээд бурхан минь та надад туслаач би одоо итгэлийн ахан дүүсээ, итгэлийн дүүгээ, итгэлийн эгчигээ, итгэлийн найзгаа би хайрлсан хിവэрэ тууштай байхад минь та надад туслаач. Зүгээр нэг хүчтэй дүр үзүүлж эсгэх хэрэггүй. Энд чинь заримдаа бүр үнэхээр айгүй хэцүү байдаг та нар өөрсдөө мэднэ. Харин бид нар бурхнаас зүгээр даруухан тусламж гуйх юм бол надад үнэхээр хэцүү байна. Би их хайрладаг байсан гэтэл намайг гомдоочлоо. Одоо би харахаа суур хүрээд байна. Арайчтэйстэй улаан цай тэрний буруу штэ гэдэг юм уу. Тэгж яхтаа тэгтээ та надад туслаач. Яагаад гэвэл таны хайр бол зогсгүй. Бурхан биднийг яач ч байсан хайрлахад зогсоогүй штэ. Яг тэр мөн чанараараа та надад туслаач гэхэд бидний хайр үргэлжилнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө үргэлжлүүлэн зогсолтгүй бие бинийгээ байнга хайрл гэж байгаа. Тэгэнгүүтээ энэ хайрлах гэдэг зүйл дээр нь энэ Монгол Библиэр ах トゥ усын хайраар хайрлахаа үргэлжлүүлээ гэж зогссон байна л та. Англи Библиэр болохоор бие бинийгээ итгэлийн ахан дүүс бие бинийгээ хууртайгаар юу ч тохиолдож яаж ч муудалцаж яаж ч одоо тий заримдаа бид нар бие барихгүй бие бинийгээ зохиод авчиж магадгүй. Тэгсэн ч гэсэн бид нар бие биенээ хайрлахаа тууштайгаар үргэлжлүүлэх бөгөөд хоёрдугаар хэсэгт нь юу гэдэг вэ гэхээр хайраа үйлдэлээр харуулах хэрэгтэй гэж байна.
Тэгэхээр хоёр зүйл энэ ганцхан өгүүлбэр дотор явж байна гэсэн. Нэгдүгээрт нь тууштайгаар хайрлахад өөрийгөө зориулсан хിവэрэл байна. Хэрвээ би хүмүүсийг тууштайгаар хайрлая гэж Бурхны өмнө суудаггүйсэн бол өнөөдөр би ингээл үнчээ суухгүй. Хайр бид нарыг авч явдсан шүү дээ. Яг үндэ бол сүнслэг би нэг Библийг уншдаг учраас одоо өнөөдөр хүртэл ингэж яваад байгаа юм ерөөсөө биш. Хинч Библийг уншиж чадна. Ганцхан одоо үнэхээр даруусах тохиолдол бүрийг шүүрэн авч би үнэхээр таны хайрын нууцад суралцмаар байна. Таны тэр намайг тууштай хайрладаг хайрын мөн чанар надад ирээсэй гэж би хүсэж байна. Би дахиад хайрлахыг хүсэж байна, үргэлжлүүлэхийг хүсэж байна гэж одоо өөрийгөө тэр хайранд тавьж өгдөг учраас тэр хайр биднээсийг ийм хол авч явдаг. Цаашаач мөн маш хол авч явна. Тэгээ зогсохгүй. Одоо бид нар яах ёстой вэ гэхээр үйлдэх ёстой байна. Хайрлах, үйлдэх хоёр бол нэг л үг. Энэ хоёр юм ерөөсөө биш. Бид нар хайртай гэж хэлж байгаа бол тийм учраас заримдаа хүмүүс их сонир штэ. Бист үнэхээр чамд Христийн хайраар хайртай чи мэдэндээ намайг гэж байгаа мэт ямар ч үүсэхгүй. Үлдэхийг ч хүсдэггүй. Тэр нөгөө хайрлаж байгаа гэдэгтээ ингээд намайг итэг гэдэг байгаа байхгүй юу? Хэрвээ би ингээд одоо та нарын хин нэгэнд чинь хинт чинь чамаагүй. Би хайртай гэдэг мөртлөө санаа тавьдгүй, үйлддэггүй, хүнд хэцүү цагт чинь тусалдаггүй. Гар сунгадаггүй. Санаад одоо бүр ингэж санаагаа чилээж ингэж одоо бүр чиний зовлон дотор хамт зовдөггүйсэн бол миний үг хэлж байгаа үг угаасаа амар худлаа гэдгийг та бүр сонсоод мэднэ. Амар хоёр нэмэртэй юм ёо. Бүр дургуйч өгөрнө. Тийм учраас тууштайгаар хайрлана гэдэг чинь би энэ хүний сайн сайхны төлөө өөрийгөө тууштайгаар зориулна л гэсэн үг. Есүс Христ яагаад хүмүүст одоо ээж болоод дүүнэрийнхаа талаар тэгж хэлэхэд хүрсэн. Ч одоо үнэхээр хатуу өвшүүдийн нэг талаасаа ээж дүүнэр нь Есүс Христ бол айлын том шүү дээ. Түүнд ах байгаагүй. Ээж дүүнэр нь хурж ирээд Есүст итгээгүй байхдаа Христийг гараад ирээ гэдэг штэ. Тэр олон хүн зугларсан байран дотроос. Тэгээд Есүс юу гэж хэлдэг вэ гэхээр хэн миний ээж, хэн миний дүүнэр ээ? Эцгийн минь хүслийг сонсоод даган биелүүлдэг дуулууртай нэгнүүд л миний ээж, миний эгч нар. Миний дүүнэр. Өөрөөр хэлбэл нөгөө мах цусны холбоосоос илүү сүнслэг холбоос. Өөрөөр хэлбэл Христийн цус нь биднийг холбодог, бие мах бодийн цуснаас ч илүү хүчтэйгээр биднийг холбодог гэдгийг л Есүс Христ хэлсэн байна. Тэгээ мэдээж дараад нь тэр ээж дүүнэртэй хайргүй дургуй учраас гэж хэлээгүй. Тэгээ Христ тэр нэг онцгой холбоосыг олоод харсан байна. Тийм учраас бид нар бие бинийгээ хайрлахыг үргэлж одоо хүсэмжилж явах хэрэгтэй. Бид нар бие бинийгээ хайрлахыг чадахгүй шүү дээ. Ер нь бол боломжгүй байна. Гэхдээ ариун сүнс миний дотор амьдарч Бурхны хайрыг зүтгэж байгаа учраас боломжтой. Ариун сүнсэнд найдвал боломжтой. Өөртөө найдвал боломжгүй. Хиний буруу байна, хин яасан байна, хин ямар зан ааштай юм, хин ямар онцлог чанартай юм тэр мэнээс үл хамааран. Есүс Христ өөрөөс нь урвсан Юдасыг хүртэл хайрлаж лээсэн шүү дээ. Тэгээд үйлдэх. Энэ хоёр цуг ээжж хайр яг бүтэн утгаараа бидний дунд ажиллана. За цаашаа. Миний бодоход бол энэ маш чухал зүйл. Энийг заавал бид нар ингэж тодотгож харах хэрэгтэй. Магадгүй яг одоо бидний хэн нэгэнд маань энэ маш хэрэгтэй ч үнэн байж магадгүй. Харь хүмүүст зочломтгой хандхаа бүү мартаа. Учир нь зарим хүмүүс үүгээрээ Тэнгэр элч нарыг зочлсон юм а гэж. Одоо ингээд харь хүмүүс гэдэг нь танихгүй хүмүүс. Итгэдэггүй хүмүүс, мэдгүй итгэдэг байсан ч та огт танихгүй. За танихгүй хүмүүс, итгэдэггүй хүмүүс аль аль нь орж ирнэ гэж бодчих. Тэгээ энэ дээр еврей номын зохиолч маань юу гэж хэлж байна гэхээр маш өгөөмөр зочломтгой бай тийм хүмүүс. Хүндэтгэлтэйгээр маш зочломтгой бай.
зочломтгой байхыг бүү март. Одоо энэ саяын өгүүлбэр дотор чинь энэ бүх одоо тодтолтой үгсүүд чинь цөм явж байгаа. Би англи библийг уншсан. Зочломтгой байхыг бити март. Үргэлж сана. Тэгээд зочломтгой байхдаа хайхрамжгүй бүүвэ. Өөрөөр хэлбэл ерөөсө хайхрамжгүй бити хандаа. Чин сэтгэлээсээ бүр зүрхнийхээ угаас бүр тултлан зочломтгой. Яг үнэ энэ яг зөв үг байхгүй. Тултлан зочломтгой бай. Бити хайхрамжгүй ханд. Тэгээд зочломтгой байхыг бүү эсэргүүц. Энэ чинь бүгд сүнсний хууль. Сүнсний хууль бол Мосегийн хуулиас илүү хүчтэй. Энэ чинь нэгүүлсээр ажилладаг учраас. Миний хүчээр биш. Тэгэхээр би чадна гэсэн үг. Есүс Христэд итгэдэг хүмүүс ер нь бол тийм хахир хатуу муухай ааштай байхад үнэхээр үзээрийн муухай байдаг. Зарим хүмүүс тэрийг мэддэггүй л байна. Маш тийм хахир хатуу тэгэл би угаасаа ийм л дээ. Би угаасаа ингэдэг. Би угаасаа гэртээ хин ч хүн оруулах дурггүй. Би угаасаа айл хэсэх дурггүй. Би угаасаа айлд очиод айлын хоол идэл хүмүүстэй ярих дурггүй. Гэж нүд ам нь ингэж яагаад ийм муухай ааштай тэгсэн мөртлөө өөрийгөө Христэд итгэж гэж ярьдсан бэ гэж бүр үнээр гайхшаа. Тэр муухай ааш бол ерөөсө биднийг Христ дүр төрхтэй болгож харагдуулахгүй. Энд чинь зүгээр би өөрөөрөө л байна гэсэн. Тэр би Христэд итгэхдээ л надад байдаг бүх онцлог зан чанаруудаа оршуулж эхэлсэн шүү дээ. Тайлал, оршуулаад шинэ хүнээ өмсөөл, тайлал, оршуулаад шинэ хүнээ өмсөөл ингэж ирсэн. Тийм болохоор би муухай ааштай Христэд итгэгчийг харахаар бүр үнэхээр айгүй давчддаг. Яагаад ийм муухай ааштай байдаг юм? Бурхан бидэнд яаж ханддаг вэ? Тийм учраас бид нар тултал танихгүй хүмүүст одоо итгэдэггүй хүмүүст зочломтгой байх, энэ зочломтгой байхыгаа тоохгүй байж ерөөсөө болохгүй. Мартаж болохгүй, бас эсэргүүцэж ерөөсөө болохгүй. Энэ боломжийг бид нар барьж авч сурах хэрэгтэй. Тэгээд зохиолч хэлж байгаа шүү дээ. Та нар ингэснээрээ Тэнгэр элч нарыг ч хоололдог юм билүү хэн мэдлээ гэж. Тэнгэр элч нар бол бүр үнэхээр огтоосоо ялгарахгүй тийм л хувц хунартай, тийм л дүр төрхтэйгээр бидний амьдралд оролцож идэг гэж би бол итгэдэг. Ерөөсөө тэр зураг мураг кино мэнэн дээр гардаг шүү. Далууч малуучтай амар том биетэй ирээд бүхнийг чадаал гээл ингээл надад туслаад ингээл намайг тэрж яваад би тийм гэж боддоггүй. Яг л энд ингэж хэлсэн байна шүү. Чи хайхрамжгүй хандаад эсвэл зочлохоосоо дургуутаал сайлаа гэж ингээл ингэжэл чинь тэр чинь Тэнгэр элч байл яа. Авраам яаж Тэнгэр элч нарыг дайлж байлаа тийм ээ. Тэр чинь нөгөө Тэнгэр газрыг холбож байгаа холбоосыг бурхан байна штэ. Зүгээр л галт тогоонд мэн шалгацж байгаа байхгүй. Миний сүнслэг байдлыг зүгээр галт тогоонд мэн зүгээр хоол ундны хажуудаа зүгээр тийм англи библиэр хэлж байгаа шүү. Аяг хоол ивэл харамгүй өгөө. Бүр унтах газар байвал унтуулаа. Тийм өгөөмөр байдал, тийм зочломтгой бай гэж хэлсэн байна. Гингүүтээ цааш нь үргэлжлүүлээд одоо яг ингэж урсаад юу руу орж ийнэ гэхээр за учир нь зарим хүмүүс үгээр Тэнгэр элч нарыг мэдлгүй зочилсан юм а гэж тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдсдгийг санаж явахдаа та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яваа гэж. Англи библиэлд болохоор одоо Есүс Христийн хэлсэн үг л дээ. Бусдыг яг өөршөө хайр. Энэ бид нар тэрнтэй яаж харьцахыг мэдэхгүй байна. Би одоо бүр юу хийхээ мэдэхгүй байна. Би бүр аргадаж үзлээ, гуйлж үзлээ, загнаж үзлээ, хэрэлдэж үзлээ. Би яагаа мэдэхгүй ингэж бид нар тэгдэж ш. Есүс Христ бол маш энгийн бидэнд тайлбарлаж өгсөн. Гэхдээ чи өөртөө хүмүүс яаж хандаасаа гэж хүсэж байна. Өөрт чинь хүмүүс юу хийгээсэ гэж хүсдэг. Тэрийг л хийгээч. Тэгэхээр энд бичигдсэн зүйл чи яг тэр Есүс Христийн хэлсэн хаанчлалын хуулийн тайлбар энд явж байгаа байхгүй. Шоронд хоригдсон байгаа хүмүүстэй чи яг адилхан хамт хоригдож байгаа юм шиг тэгж одоо сэтгэл тавьж, тэгж өвдөж, тэгж хайрлж амьдраа. Хүчирхийлэлд автсан хүн байвал чи яг чиний биеийг зодож нүдээд өвтгөөд ингээд хүчирхийлсэн шиг
тэгж мэдэрч одоо маш их сэтгэлээсээ оролцох гэсэн үг байхгүй юу? За хий хоосон яана тийм үү нөгөө хуурамч хүний хөөрхий олон гэдэг шиг. Яана хөөрхий амтан мэдэн гэх биш. Бүр яг тэр өвдөлтийг нь бүр ингэж хуваалц. Шаналлыг нь хуваалц. Тэгж одоо бусдыг хайрл. Тэгэхээр энэ өөрөө Христ өөрөө ингэж байна. Есүс Христ бол хайрандаа ёстой харан байгааг. Энийг хайрлчвал энэ эргүүлээд намайг хөшгөлөх болов. Энийг хайрлахаар энэ жоохон даварнаа. Петр ч бас их давруу штэ надаа. Бүр үнэхээр давраад болохгүй гэж одоо бидний хүний нэг муу ухаан шүү юм маань бас их олон юм ярина штэ. Гэсэн ч гэсэн тэр Юдасыг илгээлтэнд явуулаад өвчтөе хүмүүсийн дээр гар тавихт нь бурхан эдгээгээл хүмүүс сайн мэдээг ярихт нь бурхан тэр хүмүүсийг аваад тэгэл ерөөсө бурхан юугаач хармалаагүй байгаа байхгүй. Хүн төрлөختнийг үнэхээр хайрлсан учраас тэр өөрийн цорын ганц хүүгээ өгсөн юм. Биднээс бас амар том юм гарч ирэх ёстой болчихж байгаа үстэй. Та ингээ харахаар зэрэг тий. Та нарын зарим ч магадгүй за энэ зариг гитэрнээ би танихгүй нэг хайрлаадсэн чинь манай гэрт орж ирээ хамгийн хязгаарч илээ явах юм байна. Би юу гэж боддог гэхээр хайр өөрөө хамгаалалттай гэж хэлдэг байгаа. Бид нар хайрлаж байгаа цаг бурхан хамгаалахгүй гэж. Юугээл бидний гэр орныг хулгайч дээрэмчэнд нээж өгöd хайрлахны чинь харгаа ирлээ гэж ингэж яах вэ? Тэр хэдүүлээ би манжуулчих болов хайрлаа гэд нүүрлэм налагдах болов ар нуруур минь утга зоох болов энэ хайрлаа гэд даврахаас цаашгүй энтэр гэж өрөөсө тооцоо бодохгүйгээр бурхан биднийг ямар байхад аварсан шиг хайрлсан шиг бид нар яг тэр итгэдэггүй хүмүүст ч гэсэн тэгж хандаж хүнийг яг өөрийгөө хайрлаж байгаа юм шиг тэгж л хайрлах учиртай. Бид нар дуртай штэ тий ядарч явхад маань хин нэгэн хүн хурж ирээ хэн байх нь биднэрт тусламж хэрэгтэй үед бол хэн байх нь тэгж хамаагүй штэ. Хин нэгэн хүн хурж ирээл өстой нөгөө монголчууд ярьдаг штэ тэгдэж явхад тэмээгээр туслал. Инхээдээ явхад тэмээгээр тусласнаас тэгдэж явхад тэрнээр туслаа гэж. Тэр нөгөө яг цагаа олсон тусламж байгаа. Сургаалт үгсээр цагаа олсон үг гэдэг бол бүр цангаж явхад ус ууж байгаа юм шиг үнийг ингэж одоо бүр цангаагийн тайлбар юм. Тэгэхээр энэ би бас бурхан өөрийнхөө хуулийг маш сайхан хэлж өгч байна л гэж би харж байгаа. Тэр хизээч бидний та нар ингэж амьдрал заа юу гэхгүй бол би талаа шүү гэсэн хүчирхийллийн өнгө аясаар юм хийх. Зүгээр л чи мэдэр би мэдэрсэн шиг чи мэдэр хоригдож байгаа хүний зовлон заавал энэ шорон байх. Зөвхөн энэ шорон бидний бие дээр харж байгаа шорон биш. Сэтгэлийн шорон, одоо санаа зовлонгийн шорон, үр зээлийн шорон одоо ямар шоронд хоригдож байна тэр хүнд би миний чадах тусламж юу байна? Миний үг ямар байх ёстой? Миний үйлдэл яг ямар байх ёстой? Би яавал ямар ч байсан тэр хүн бидэнтэй уулзахдаа сэргэж биднэр тэр хүмүүст найдварыг өгдөг байх учиртай байгаа байхгүй юу? За тэнгуүтээ 13 дугаар бүлгийн 4-р эшлэл болохоор гэрлэлт рүү орж ирж байгаа. Бүх төрлийн харилцаанд яригдчихэж шүү дээ. Гэрлэлт та харъя цамаар. Бүгд гэрлэлтийг хүндлэхдээ орд эренч бозартайгүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхаарэгчдийг бурхан шүүнэ гэж. Би илүү оновчтой орчуулгыг хармаар байна. Чиний гэрлэлт одоо гэрлэлт гэдэг чинь эхнэр нөхөр хоёр байгаа шүү дээ. Гэрлэлт гэдэг чинь эхнэр нөхөр хоёр л байгаа даа. Одоо энэ дотор бол хүүхэд орж ирээгүй байгаа шүү. Хүүхэд байгаа л да. Гэхдээ хүүхэд гээд ирэхээр гэр бүл болоод явчихж байгаа. Гэрлэлт гэвэл одоо бачаараа сувдаа хоёр л байгаа даа байхгүй юу? Энэ гэрлэлттэй хамаатай бүх зүйл чинь хүндлэл дотор явагдах ёстой. Би бодохдоо байна штэ энэ өстө үнэхээр би энийг бас мэдмээр нэгдэх ёстой. Бид нар эхнэр нь нөхрөө нөхөр нь эхнэрээ хүндлэх ёстой гэж бид нар үнэхээр сайн мэднэ. Гэтэ яг яаж гэдэг тал дээр бид нар айгүй бага мэддэг. Бид нар айгүй тийм төрлөх авираараа байдаг гэсэн. Тэгэхээр гэрлэлтийг одоо бичиж л энэ чи гэрлэлт хамгийн гол нь хүндлэл дотор байх хэрэгтэй.
Тэгээд гэрлэлтэндээ одоо яаж хандах хэрэгтэй юм бид нар. Зөвхөн одоо энэ би та нарыг энд сая Монгол хэлээр бичсэн зүйл дээр зөвхөн анхаарал битгий зогсоосой л гэж бодоод байна. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл би ихнэр хүн те нөхөртөө хандаж хийж байгаа бүхэн эсвэл нөхрийнхөө талаар бодож байгаа бүхэн одоо мэдгүй нөхөртөө маань харилцах бүх зүйл маань хүндлэл гэдэг нэг тийм том одоо уур амьсгал дотор хийх ёстой байна л да. Бурхан тийм л учраас бурхан тэр гэрлэлтийг Эфес номон дээр бүх гэр бүлийг дуудсан бурхан гэж өөрөө нэрэлсэн байдаг шүү дээ. Тэгээд яагаад гэвэл одоо хүндлэл зохистой нэгэн бол нөхөр хүндлэл зохистой нэгэн бол эхнэр. Бидний энэ хүндлэл маань хүүхдүүдийн эцэг хийгээ хүндлэх хүндлэлт нөлөөлнө. Одоо нэг тийм хүмүүс байдаг штэ. Хүүхдүүдтэй ингээл аав нь муулаа л гэдэг. Танаа авч юм штэ. Энд бол ямар ч хүндлэл байхгүй. Гэтэл би зөвхөн энүүгээр одоо байдаггүй хаа, энүүгээр хязгаарлагдахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр бас цайныхаа хоол дээжийг нөхөртөө өгснөөрөө ч хүндлэл дуусахгүй хаа. Энэ нэг л илүүлгүй юм байх хэвээр. Тэгээд энийг одоо би ч бас 90 хай та нар ч бас 90 хай. Энд суралцъя гэсэн үг л дээ ер нь. Тэгэхээр гэрлэлт гэдэг зүйл өөрөө бурхнаар бүтээгдсэн шүү дээ. Энд чинь ерөөсө хүн өөрөө бодож олсон юм биш. Энд чинь байгалийн замч биш. Эр хүн том болж өсөж торноод ихнэр авах ч одоо хүний л амьдралын зам шүү дээ. Үгүй. Энэ чинь бурхан өөрөө зохиосон институт. Эрэгтэй хүн бурхан Адамыг одоо тэ нялх хүүхэд болгож бүтээгээ том болохыг хүлээж яснаа ингээд ерөөс тэгээ бурхан бүтээхдээ нас бий гүйцсэн төгс эрэгтэй хүнийг бүтээсэн. Адамаас төгс эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэгээд тэр хоёр эхнэр нөхөр болсон. Би энийг харин таньсан. Адам ялангуяа тий. Адам эхнэрээ таньсан шүү. Энэ бол загвар штэ. Одоо энэ бидний амьдрал дээр ч гэсэн энэ загвар ажиллах ёстой гэдэгт бол би туйлын одоо итгэлтэй байдаг. Намайг консерватив үзэлтэй гэж хэлнэ үү, хит хуучинсаг гэж хэлнэ үү? Би бол бурхныг тэгж ажилтгаа л гэж итгэдэг. Намайг бүр эзэнгүү шууд аваач хайцсан, эзэнгүү цөлд аваач хайцсан ч миний нөхөр болох нь намайг хайгаад ирэх ёстой л гэж би яагаад ч мэддэг байхгүй юу? Тэгээ хайгаад ч ирсэн одоо бид хамт амьдраад 30 хэдэн жил болж штэ. Тэгэхээр гэрлэлт чи өөрөө бурхнаар бүтээгдсэн учраас хүндлэхгүйгээд яах юм бэ? Хүндлэл зохистой гэж ütсэн байгаа англи үгтэй. Хүндлэхгүйгээд яах юм? Чамэр би бодож олсон зүйл биш. Хүний амьдралын жишгээр гарч ирсэн зүйл биш. Хар аяндаа сармагчин гүйж явснаа эрэгтэй сармагчин эрэгтэй хүн болоо, эмэгтэй сармагчин эмэгтэй хүн болоо. Тэгснэ хүүе ерөөсө хоёулаа хамт амьдрья. Гүү штэ эн чинь бурхнаар бүтээгдэж, зохиогдож, санаачлагдсан учраас хүндлэл байх ёстой. Хүндлэл зохистой. Тэгэнгүүтээ эн чинь өөрөө маш үнцэнтэй. Англи хэлээр бүр эрдэнэс шиг эрдний чулуунаас ч илүү үнцэнтэй гэдэг гэрлэлтийг. Одоо та бид нар л гэрлэлтийг нийгэмд тэгж харуулах байх. Түүнээс нийгэм бол гэрлэлтийг үнцэнтэй гэж харахгүй. Үнэхээр харахгүй. Тэгэнгүүтээ энэ гэрлэлт чинь тэр чигтээ төлөөс. Тэр чигтээ төлөөс тийм биз дээ. Одоо их нэртэй нөхөртэй тийм хүмүүс гэрэлсэн хүмүүс та нар бүгд мэдж байгаа. Бид нар бүгд төлөөсөө төлдөг шүү дээ. Өдөр болгол төлөөсөө төлдөг. Золиос гаргадаг гэсэн үг. Энд чинь байнгын золиос. Энд чинь би золиос гаргаж чиний төлөө амьдралаа гайхуулаад байх ч юм байхгүй. Гэрлэлтийн өөрийнх нь чанар нь хоёр одоо нэг ганц бие байсан хоёр хүн нийлээд нэг хүн болохдоо өөрөөсөө татгалзаж байгаа ийм л амьдралын юм аа гэжтэй. Би одоо өөрийгөө бодохгүй. Яа тэгэл би энэ хүнтэй нэг бие болсон. Одоо тэгэхээр би энэ хүнийг хайрлаж, энэ хүнийг ойлгож, энэ хүний төлөө амьдрах ёстой юм байна. Нөгөө хүн нь ч гэсэн ялгаа авахгүй. Эрийн чин тэр чигээрээ маш их үн төлсөн, маш их золиос дээр тогтдог байгаа байхгүй юу энэ гэрлэлт чинь. Тийм учраас гэрлэлт бол онцгой, эрхэм, нандин бас ариун.
Одоо еврей номын зохиолч юу гэж юм бэ? Бүр унтдаг ороо хүртэл ингэж хараа л гэж шүү дээ. Ингэж хар. Тэгээ гэрлэлт бол өөрөө одоо тийм энэ англи библиэр юу гэж байдаг гэхээр та нарын орчин одоо өөрөөр хэлбэл унтлагын өрөөчин хүртэл бүр тийм ариун одоо тийм газар юм аа. Өөрөөр хэлбэл хинч тийшээгээ дуртай ингэж нэвтэрж ороод ингээл одоо байх ёсгүй. Энэ зөвхөн эхнэр нөхөр хоёрын л одоо бүх юм нь явагддаг тийм л газар болчиход байгаа байхгүй юу? Англи библиэд тэгж байгаа би санаанаасаа зохиож яриаг шин манай. Тийм учраас гэрлэлтэй ариун байлгаа тийшээ ямар ч гурвдагч итгээд ямар оруулахгүйгээр хамгаалж ингэж одоо нэмгэн амьдрах хэрэгтэй. Христэд итгэдэг эхнэр Христэд итгэдэг нөхөр гэсэн мөртлөө нөгөө тал нь итгэдэггүй ийм хүмүүс бол жинхэнэ утгаараа Христ загалмаагаа өөрсөн шиг тэр загалмаагаа үүрж амьдардаг. Тэгээ тэр загалмаагаа үүрж амьдарж байгаа учраас тэгээ та нар бурханд өөрсдөө зориулсан учраас би өөрийгөө бурханд зориулсан учраас бурхан өөрийнхөө хүнээр дамжуулаад итгэдэггүй эхнэр итгэдэггүй нөхрийг нь ариусгаж байдаг. Коринт дээр байгаа. Ариусгаж байдаг учраас та нараас бурхан хүүхдүүдийг төрүүлдэг. Ариун үр жимсийг төрүүлдэг. Тэгэхээр бид нар итгэдэггүй эхнэртэй итгэдэггүй нөхөртэй гэж орилжчихжал өсөж зулгаагаад яваад байх шаардлагагүй. Нэгэнт би хайртай гэж би сонгож аваа суусан. Харин бурхан дээр бүх анхаарлаа тавиад гэрлэлтэд яг ингэж хараад бурханд хүндэтгэл магтаалаа өргөсөн хിവэрэ байгаад эхнэр нөхрөө хүндэлсэн хിവэрэ байгаад амьдрахад чиний энэ бурхантай хамт амьдарж байгаа ариусгалаар дамжуулаад нөгөө тал чинь ариусгагдаж үр дүнд нь ариун үр жимсүүд төрөн гардаг байх. За, гэрлэлтийн тал дээр одоо ийм чухал зүйлсүүдийг бичжээ энэ ч бас яцхан эрэл хайгуул хайсан үр дүнд. За, цаашаа харъя. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байгээ. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, би чамайг хизээж мартахгүй гэж айлцсан. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч мөн би айхгүй. Хүн намайг яах юм бэ гэдэг. За. Одоо ингэж амьдралыг үзэх үзэл одоо бидний энэ материалын ертөнцтэй харьцаж амьдарч байгаа шүү дээ бид нар. Энэ асуудал руугаа бид нарыг энэ амьдрал дээр бид нар одоо сүнслэг ямар хуулиудыг дагаж мэддэг вэ гэдэг юу дагуулад орж. Мөнгийг хайрлахаас та нар хол бай. Англи библиэр материалын зүйлс битгий шунаа гэж байгаа. Материалын зүйлс биднэрт хэрэгтэй. Гэхдээ хит битгий автаж шун. Битгий улаар материалын зүйлс шүү дээ. Харин байгаадаа сэтгэл хангалуун бай. Заавал бусдаас илүү юм мэдэж хэрэглэгээл эсвэл одоо хүмүүсийн хэрэгжилж байгааг би хэрэглэхгүй бол ерөөсөө болохгүй. Тэгээд тэрнээс болоод бүр ингээл сэтгэл санаагаар унаад одоо бүр зүгээр ингээл одоо бөө юм болоод залбираад бурхан миний одоо модоо гэж битээ тэгээл гэж байгаа байхгүй юу? Чамд байгаа юмдаа зүгээр сэтгэл чинь ханаад амьдргээ. Би бодохдоо энэ бол биднийг маш их хэрэггүй зүйлсээс авардаг гэж би боддог. Биднийг маш энгийн байлгаж хаддаг. Сэтгэл санааны хувьд ч тэр тархитлагын хувьд ч тэр зүрх сэтгэлийн хувьд ч тэр ямарваа нэгэн хэрэггүй дарамт, хэрэггүй зовлонгоос хол байлгадаг. Яаков загтал дээр Яаков баха би Яаков шиг санаж байна. Загталтаа юу хэлсэн бэ гэхээр та нар мөнгийг хайрладаг учраас төг түмэн зовлонгоор өөрийгөө ингэж утга шиг сүлбдэг шүү дээ. Тэгэхээр надад байна. Тэрэндээ сэтгэл хангалуун байна. Байхгүй тэгээ хэрэгтэй байвал тэртээ түргүүнд надад өвдөд явчихна. Хит битээ авт. Ялангуяа материалын зүйлс хит битээ авт, хит бүү шун, хит бүү одоо өөрийгөө тэнд бүр ингэж одоо ороож өг. Тэгээд энд хэлж байгаа л да. Учир нь бурхан би чамайг хизээч мартахгүй, орхихгүй. Чамайг хизээч одоо мартахгүй орхихгүй гэж хэлсэн чинь англи хэлээр их гоё хэлсэн байна. Бурхан
Юу гэж хэлсэн бэ гэхээр чамайг яаж ч байсан дампуурхыг, бүтлгүүтгийг би зөвшөөрөхгүй. Энэ илүү оновчтой бөгөөд маш хүчтэй. Чамайг би яаж ч байсан дампуурхыг, бүтлгүүтгийг би зөвшөөрөхгүй. Бас нэг зүйл нь. Чамайг ямар ч тусламж дэмжлэггүйгээр би хаяхгүй, орхихгүй. Би чамайг хатгацсан байгаа. Тийм учраас чи тайвширж амар. Хэрвээ та нарт үзэх цаас байдаг бол энийг бичээд авчихад өөр гингүй. Санаа зовсон үедээ гаргаж харахгүй юу? Дахиад хэлээ. Бурхан яагаад биднийг материалын зүйлс бити хит автаал, хит шунаал одоо ингээл та бай гээд байгаа юм бэ гэхээр байгаа юмдаа сэтгэл хангалуун бай гээд байгаа юм бэ гэхээр чамайг яаж ч байсан би дампуурхыг, бүтлгүүтгийг, уналтанд орохыг би зөвшөөрөхгүй. Энд чинь бурхны зөвшөөрлөөр явагдаж штэ ойлгож байна. Чамайг ямар ч тусламж дэмжлэггүйгээр би орхихгүй. Би чамайг гартаа хатгсан, тайвшраад амар. Тийм болохоор би зоригтойгоор бурхныхаа талаар тунхаглана. Энд бол Монгол Библиэр эзэн бол миний туслагч мөн гэдэг. Бүр туслагч гэдгийг жижиг үсгээр бичсэн байгаа. Энэ надад бол ерөөсөө надад бол онцгой санагдаад байна. Харин эзэн туслахад үргэлж бэлэн хажууд минь зогсож байдаг. Тэр миний зарц марц нарийн бичиг эсвэл миний хүслийг биелүүлэгч биш шүү дээ. Эзэн туслахад бэлэн хажууд минь зогсож байдаг. Юу ч болж исэн би айхгүй. Хэн надад юу хийж чадах юм бэ? Дуулал номлолтой энэ хэлсэн. Давидын дуул шиг санаж. Тэгэхээр энэ итгэлийн энэ тунхагч хаанаас гарч ирж байгаа нөхөр бурхны нөгөө амлалтаас гарч ирж байна. Чамайг би дампууруулахгүй, чамайг би бүтлгүүтгийг зөвшөөрөхгүй. Ямар ч тусламжгүйгээр би чамайг орхиж явахгүй. Би чамайг гартаа хатгсан, тайван амар. Тэгэхээр тэгж амьдрсан хүн чинь өөрөө ирэхгүй амьдралынхаа өдрүүдэд юу гэж хэлэх юм? Эзэн минь та туслахад бэлэн хажууд минь зогсож идэм аа. Би юунаас айх юм бэ? Хэн надад юу хийж чадах юм бэ? Үнэхээр бурхан дотроо бүр үнэхээр өнгөрч байгаа те бурхан дотроо бүр үнэхээр бурхан дотроо штэ өөрийнхөө дотор биш бурхан дотроо ингэж одоо бүр сайрхаж бурхнаараа бахархаж ингэж хэлж байгаа. Тийм учраас бурхан одоо бидэнд хэлж байна зүгээр надаар бахархаал амьдр. Би чамд байхад хангалттай. Би чиний үндсэн хэрэгцээ. Би чиний одоо их усүр чинь. Би чиний хад чинь. Одоо би өөрөө байна. гэж хэлж байгаа байхгүй юу? Би бол тэгж хэлж байна гэж хэлж авч. За цаашаа ингэнгүүтээ дараагийн зааварчилгаанууд бол ерөнхийдөө биш ер нь дандаа сүнслэг зүйлсүүд рүү маш их одоо хандсан байна. Та нар бурхны үгийг ярьж та нарыг тэргүүлж авсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж итгэлийг нь дуурай. За энэ дээр ярилцъя. Англи библийг харах юм бол та нар пастор удирдагчаа баярлаж пастор удирдагч нартай баярлан таларх. Яг л тэр хүмүүс та нарт бурхны үгийг авчирч өгдөг. Хүргэж өгдөг. Тэгээд хэрхэн амьдарч байгааг нь анхааралтай хар, ажигл бас амьдралынх нь үр жимсийг хар. Сохор битвэ гэж ш. Ямар олон итгэгч нар өнөөдөр зүгээр л пастраа бишрэн шүтэл сохроор дагж байгаа вэ. Пастрын талаар үг хэлэхээр зүгээр бүр цээжээрээ хамгаалал мэдээ цээжээрээ хамгаалдгүй яг хөө гэтээ сохор байж болохгүй байхгүй юу хамгаалаад хэнийг хамгаалаад байгаа вэ яагаад хамгаалаад байгаа вэ гэдгийг мэддэг байх ёстой ш. Тийм учраас хотын сүмийнхэн хэрвээ
өөрсдийнхөө пасторуудыг хайрладаг, хамгаалдаг, цээжээрээ хамгаалдаг, өмгөөлдөг одоо тий тэднийхэн тухай хэр халдаахыг хүсдэггүй бол яагаад ямар шалтгааны улмаас гэдгээ мэддэг байгаасаа гэж хүсдэг. Түн сохроор биш. Тэр өрөөсө бурхан биш. Тэгэхээр яаж амьдрч байгааг нь харах хэрэгтэй. Бид нэр алдаагаа яаж таван туулж байна. За би яг юуг нь харах хэрэгтэйг нь танд хэлж өгнө. Энд ч угаасаа бичээстэй байгаа. Зөвхөн хэрхэн амьдарч байгаа өдөр тутмын амьдралд нь анхаараа зогсохгүй. Гэхдээ нөгөө тийм нэг сэжиглсэн харцаар биш. Одоо тийм сэжиглсэнтэй за энэ одоо яах гэж байгаа бол та зааш. Намайг нэг хүн нэг удаа над руу мэйлчээ тэгж мессежтэй хэлчихсэн. Таач үнэхээр хүмүүсийн толгойг эргүүлээд хүмүүсээс юм салгахтаа мастертаа гэж. Би ястаа үнэхээр гайхчихсан. Хүн намайг бас ингэж харддаг юм байна. Эдийг надад тийм санаа байгаа гэж. Хүн одоо пастрын ажлыг хийж хардаг байна шүү. Худлаа үний ярьж толгойг нь эргүүлж байгаа л одоо мөнгө бол мөнгө юу бол юу гэж шалгаад авчдаг. Ийм ажил хийдэг хүмүүсээ гэж харж байна шүү. Би юу ч хэлээгүй л дээ. Та ямар ч хариу өгөөгүй. За зэ буйнараа олгоё юу гэж бодлоо. Тэгтээ тэргүй битэрийн амьдралыг харах үз. Бас амьдралаас минь ургаж байгаа үр жимсийг харах үз. Тэгэхээр пастор хүн, удирдагч хүн гэдэг бол байж тээ манайхаа. Ямар гоё яриа садан ингэж мингэж байгаа даа ерөөсөө гол юм биш. Амьдрч байгаа амьдралдаа үр жимсэндээ итгэлтэй байгаад байгаа. Тэнд хэлж байна л та. Амьдарч байгаа амьдралынх нь хэм маягийг хар. Ажигл, тунгаа, дүгэн, эрүүлэр шүү. Амар олон итгэгч нар харахыг хүсдэггүй угаасаа. Пастор чинь ингэж байгаа юм биш үү? Үгүй би шүүгч нь биш гэдэг. Мэдээж бид нар шүүгч биш. Гэхдээ та хүний өдөр чамайг ингэж намайг дагаа яваарай гэж дагуулаа явж байгаа хүнээ хараад энэ хүн ингэж идэж уудаг юм байна. Энэ гэр орондоо ингэж амьдралдаг юм байна. Энэ хүн амар хэрүүлч юм байна шүү дээ. Гэхдээ харах ёстой үстэй юм чинь. Хараад ингэх чинь буруу шүү дээ. Энэ чинь сүнсний хуулийг зөрчиж штэ гэж бид нар ч эрүүл саруул ухаанаараа бодох ёстой ш. Тэхийг хүсдэггүй. Би шүүхгүй. Би ёстой шүүхгүй. Шүүгч нь өөр асуудал. Эрүүлээ шүүн тунгаагаад харах чинь нэг өөр асуудал. Тэгээ хүнийг тэгээд сохроор дагаа явж итэл Есүсийн хэлдгээр хоёулаа нөхөн дунд яана юм бэ? Амьдралынх нь үр жимс гэж байна уу? Тэр гэр бүл дотор. Тэгээ гурав дахь зүйл нь итгэлийг нь даган дуурай гэсэн. Ямар итгэлийг яриад байна? Би итгэдэг хэвээр эзэн минь гэж байгаа болгон минийх биш шүү гэж Есүс хэлсэн шүү. Бүр тэр байтугай өвчтөе хүн дээр гар тавиад эдгээгээд өгсөн хүнийг амьлуулж байсан ч Есүс Христтэй холбоогоо тасалсан бол тэр эзнийх биш гэсэн шүү. Тэгэхээр Англи Библиэлд тэр итгэлийг нь одоо бүр тодорхой хэлж өгсөн байна. Юу ч хэлсэн бэ гэхээр Бурхны хүч чадал, эрх мэдэл, Бурхны мэрэгэн ухаан, Бурхны сайн сайханд огтхонч эргэлздэггүй итгэдэг. Өөрийгөө бүхлээр нь одоо оюун санаа, зүрх сэтгэл, бие одоо мах бод юу гэдгийг өөрийгөө бүхлээр нь Бурханд бүрэн тушааж өгсөн, Бурханд бүрэн түшгэлдэг тэр итгэлийг нь дуурай гэж байгаа. Үүнээс нэг зүгээр гадна маягийг нь бид нар айгүй тийм хүн дуурайх тийм одоо хоббитэй шүү дээ. Одоо зарим сүмүүд бол бүр пасторын сахалтай бол өдөртөгч нар нь бүгд сахалтай тэгээд бүр пастор нь ямар утасны дугаартай бүр ёстой илгийн юм болдог. Гэтэл энд өөр юм ярьж байна. Бурхны хүч чадал, эрх мэдэл, Бурхны туйлын мэрэгэн ухаан, Бурхны сайн сайханд нь огтхонч эргэлздэг. Итгэдэг, бат итгэдэг гэсэн. Бүхэлдээ ерөөсөө гойхгүй итгэдэг. Тэгээд өөрийгөө бүхлээр нь Бурханд бүрэн тушаасан, Бурханд түшгэлдэг тэр л итгэлийг нь та нар дуурайгаач гэсэн байгаа байхгүй. Тийм учраас бид нар дагаж яваа нэг анхааралтай харж, ажиглаж, амьдралынх нь үр жимсэнд анхаарч, баярлаж тийм ээ. Ямар гоё үр жимс урд. Юу
энэ амар тайвны үр жимс, ариун сүнсний үр жимсүүд ургасан байна шүү дээ. Энэ сүнслэг өвгүүд охтуудыг нь хараач. Ариун сүнсний үр жимс гэж байна. Одоо тэр сүнслэг өвгүүд охтууд төрөн гарч ирж байгаа, дагалдагч нар гарч ирж байгаа тэр үр жимс байна. Тэрийг нь хараа. Тэгээд тэр юр бусын итгэл гэж хэлмээр байна. Зүгээр бурхан дотор бүр өөрөө ороод амьдэрсэн тэр нэг баттай хөдлөшгүй говьшгүй тэр итгэл үнэмшил тэрийг нь дуурай гэж. За цаашаа гинтхэн одоо 8 дугаар ишлэлээр Есүс Христ өчигдөр ч өнөөдөр ч хിവэрэ бөгөөд мөнхөд хിവэрэ байна гэж гарч ирж байгаа. Хэрвээ англи библийг унших юм бол урт талд нь ингэж хэлсэн байна. Та нарын дунд тууштай байдал бүр ерөөсөө нэвт шувт байгаасай. Та нарын амьдралд. Яагаад гэвэл бидний эзэн Есүс Христ өчигдөр ямар байсан? Өнөөдөр ч тийм, өнөөдөр ямар байсан? Мөнхөд тийм. Христ үргэлж мөнхөд Христ хിവэрэл байна. Тууштай байдлыг бид нар бүр халдвар шиг бие биендээ тарах ёстой. Яагаад гэвэл энэ зам, энэ амьдрал бол амархан няцдаг хүмүүсийн зам бол биш. Би бол ер нь өөрөө их тийм шантрамтгай төрлийн хүн байсан. Миний одоо үхээд оршуулсан хүн байна. Ер нь тэгэл нэг жоохол таагүй мэдрэмж төрхөл юм болоод байж. Тэр энэ тууштай биш байдал аюу аюултай. Зарим хүн миний тууштай биш байдлаас гарсан үгэнд ороогууд нь би маш их баярлдаг. Харин одоо бол би бурханд итгэдэг. Яагаад гэвэл тэр нэгүслээрээ миний тууштай байдлыг байнга сунгаж идэг учраас. Тэгвэл төрөлхийн тууштай хүнч хаанчлалын зам дээр тууштай байж чадахгүй. Энэ бол өөр төрлийн тууштай мөшгдөг нэг тийм. Бүр нэг ядарч цуцаад унсан ч бүр ингээд босоод ингээд бүр ингээд ерөөсөө цаашаа ярьж идэг. Энэ ч ерөөсөө хувь хүний онцлог шинж чанартай хамааралгүй. Энэ чинь цэвэр бурхны нэгүсэлд бүрэн найддаг. Бурхны нэгүслээр хийгддэг байдал ахгүй энэ тууштай байдал гэдэг чинь. Тийм учраас Есүс Христэд байсан тэр тууштай байдал, хувиршгүй байдал шүү. Бүр тууштай гэхээс илүү хувирдаггүй ерөөсөө. Есүс Христ өчигдөр, өнөөдөр, өн мөнхөд хിവэрэ тууштай. Энд чинь бидний амьдралын бүх явдал дээр илчлэгдэн харагддаг шүү дээ. Гэр бүлийн харилцаан дээрч тэр, сүмийн ахан дүүс дээрч тэр, одоо байр суурь олцсон сүмдээ хандж байгаа хандлаганд ч тэр. Яагаад хүмүүс сүмээс сүм дамжаад яваад идэв гэхээр тэд нар ерөөсөө тууштай ариун сүнсний тэр тууштай байдлыг өгдөг сүнсний хэмжүүр ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Энэ чинь сүнсний хэмжүүр бидэнд бүр өгөгдсөн хаанчлалын хүмүүст өгөгдсөн. Даниэл өөрөө 42 жилийн турш хаанчилсан Небухаднесарын зөвлөх байсан. Небухаднесарын дараа гарч ирсэн Белшазар хааны зөвлөх байсан. Белшазарын дараа гарч ирсэн Медегийн хаан Дариусын зөвлөх байсан. Дараа нь Персийн хаан Коришийн зөвлөх байсан. 605 оны орчимд олзлогдоод одоо Бабилонд ирсэн. Тэгээд 538 он гэдэг баг шүү. Бараг Коришийн хаанчлалын эхний 1 жил хүртэл 60 орчим жил тэр ордон дотор хаадуудыг зүгээр сургаж идэг төхөө манайхан. Энэ чинь хэмжүүр байхгүй. Түүнээс энэ миний хувь чанартай ерөөсөө хамааралтай биш. Бид нар ерөөсөө энүүгээр сайрхах хэрэггүй. Би айгуу тууштай штэ. Би тэгээ тууштай болохоор бурхан намайг сонгосон гэж боддог модгэл гэж бид нар балааж болохгүй юм. Яа тэгвэл энэ тууштай байдал чинь бурхан бидээр хамтдаа алхаж байхад бурхан над руу өөрөө юулж өгдөг, өөрөө суулгаж өгдөг. Хэрэгтэй үед бүр ингэ суулгаж өгөхийн тулд намайг хугалдаг бүр одоо тэгээ бүр хэрэгтэй бол бүр одоо нугалдаг, эвхдэг юм одоо бүр янз бүр болж иж миний дотор энэ тууштай байдлыг бурхан бүр ингэж одоо сэлбэрлдэг гэх юм уу одоо бүр. Ийм ажиллагаа байгаа тий. За цаашаа явж байна. Есүс Христ өчигдөр ч өнөөдөр ч хിവэрэ бөгөөд мөнхөд 9 дээр гарч ирж та нар одоо энэ ч тууштай байдалтай ч шууд холбоотой л ярьж байгаа. Та нар янз бүрийн хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагдаарай.
Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор биш, нэгүслэр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсан ямар ч ач тусыг олоогүй билээ. Юу хоол моол болоо яваад өгөө гэж. Өөрөөр хэлбэл хачин жигтэй сургаалууд биднийг тэнхрүүлэхгүй. Паул юу гэж хэлсэн бэ гэхээр хачин жигтэй сургаалыг номлоод айлаас айл руу гитэж явдаг гинэн хонгор эмэгтэйчүүдийг олздог тэр хүмүүс ходоод гэдэг бурхандаа үйлчилдэг юм а гэсэн байна. Эфес дээр байна уу хаана мэдгүй байна, та нар хайгаад болно биз. Өөрөөр хэлбэл хачин жигтэй сургаал одоо сүүлийн үеийн шинэлэг Христийн талаарх шинэлэг зүйлсүүдийг гаргаж ирж олныг өөртөө татдаг. Одоо фейсбુકийн олон дагалдагчтай болдог, одоо яадаг гэдгийг эсвэл одоо иш үзүүлдэг. Одоо тийм хүмүүс бити тэднийг дагаараа тэдний амнаас гарч байгаа үгэнд нэгүсэл байхгүй. Харин та нарын зүрх чинь нэгүслээр тэнхрэх ёстой гэж хэлээд байгаа байхгүй. Нэгүслээр тэнхрэх ёстой. Тэр бурхны холцгүй үг яригдж байс тэр үг чинь өөрөө үнэн ба нэгүслээр биднийг тэнхрүүлнэ. Харин хуурамч сургаал заадаг, худал номлол заадаг, Есүс Христийн талаарх сүүлийн үеийн одоо модонд орсон зүйлүүдийг хөөцөлдөгч нар нь өөртөө нэр төр, хөрөнгө мөнгө, одоо цаашлбал одоо сайхан байшин, сав, одоо үнэтэй эдэл мэдэл цуглуулдаг. Ийм байхыг хүсдэг. Тийм учраас та нарт тэр хүмүүсийн юмд бити авах. Хүн зөвхөн хоолоор амьдрдагвэ. Бурхны амнаас гарах үг нэг бүрээр амьдрдаг юм аа гэдгийг энд одоо хэлээд байгаа юм. Тийм учраас та нар тийм зүйл бити авахтаа та нар хизээч тэнхрэхгүй. Тэр хүмүүс бол бор хотоодондоо үйлчилдэг. Харин хоол хизээч та нарыг хүч тэнхээтэй байлгаж чадахгүй маа гэж. За ингэж бас анхааруулга ирсэн байж байгаа юм. Тэгэнгүүтээ 10 дугаар бүлгээс эхлээд бүр гачирхалтай зүйлийг бидэнд ярина. Бидэнд тахлын ширээ бий. Би энэ оршил оновчтой биш шүү манайхаа. Бидэнд тахлын ширээ байхгүй. Зүйн бидэнд өмнө нь тахлын ширээ байсан. Одоо Мосегийн хуулийн үед, хуучин гэрийн үед. Асарт үйлчилдэг хүмүүс тэр тахлын ширээнээс хоол авч идэх ирэхгүй байсан. За мэдээгүй Левит номыг унших нь байна, тийм ээ? Бидэнд өмнө нь тахлын ширээ байсан. Асарт үйлчилдэг тахилч нар тахлын ширээн дээр тавьсан хоолноос авч идэх ирэхгүй байсан. Учир нь ариун газар руу цусыг нь бариад нүглийн төлөөх тахил болгож тэргүүн тахилж авчирдаг тэдгээр амьтдын бие нь буудлын гадна шатаагддаг юм. За энийг бүр тодорхой болгохгүй бол энэ одоо бүр тархицгаа эргүүлнэ. За одоо юуны тухай ярьж байгаа нэхэр Левит номон дээр бичсэн Египтээс гарсан номон дээр Бурхны майхан сүмийг бариа гэдэг өгөхдөө загварчилсан майхан сүмийн бүтцийн тухай ярьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл бид нар дөнгөж сая хуурамч сургаал мургаалын тухай сая хальт ярьсан байгаа шүү. Тэрийгэ бити мартаараа би шал өөр юм ярих гайгүй шүү. Биднэрт өмнө нь хуучин гэрээнд тахлын ширээ байсан. Тахлын ширээн дээр хүмүүс тахлаа авцарч өргөдөг байсан. Тахлын амтнаа авцардаг байсан байж байна л та тийм ээ. Тэгээд өргөдөг байсан. Гэхдээ амтныг яаж өргөдөг байсан бэ гэхээр амтныг нөгөө майхан сүм байж штэ тий. Майхан сүмийнхаа гадна талд нь буудлын гэдэг чинь тэр майхан сүмээ хэлээд байгаа байхгүй. Кемпийнхаа одоо тэр майхан сүмийнхаа гадна навчиж амтныг алаад цусыг нь тахилч нь бариад ариунаас ариун газар руу ордог байсан. Тэгэхээр нөгөө алуулсан нядлагдсан амтэн чинь ариунаас ариун одоо тэр майхан сүм дотор нядлагдахгүй нь шүү дээ. Гадаа нь нядлагддаг байсан. Гэхдээ цус нь тахилч бариад хүний гим нүглийн төлөө өршөөгөөч гэд тахлын ширээн дээр асгахын тулд ариунаас ариун газар руу тахилч цусыг нь бариад аваад ордог байсан. Тэр хуучин гэрээний тахилчлын үйлчлэлийг энд дахиад ярьж байна. Яагаад яриад байна гэдгийг хэдүүлээ одоо харна. Харин нөгөө нядлагдсан амьтны чинь биеийг яадаг гэсэн бэхээр нөгөө майхан сүмийн гадна талд нядлсан шүү дээ. Тэгээ тэрийгэ тэнд нь шатаадаг байсан байна. Шатаадаг байсан. Есүс Христ бас яг адилхан. Одоо өнөөдөр бидний хувьд тахлын ширээ маань юу вэ гэхээр загалмай шүү дээ. Есүс Христ загалмай дээр өгсөн. Өөрөөр хэлбэл загалмай Есүс Христийн хувьд
өөрийгөө золиос олгож өгөх тахлын ширээн байсан. Би ойлгомжтой ярьж байгаа юм манайхан. Та нар ойлгож байгаа тий? За. Есүс өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадаа зовсон. Голготын толгой дээр Иерусалим хотын гадна талд. Есүс Христийг загалмайг нь өөрүүлээд хотоос аваад гарсан шүү дээ. Тэгээд тэндээ цовдлогдсон. Тэр хаалганы гадна зовсон юм аа гэж. Тиймээс түүнийг доромжилсан доромжлыг бид үүрээд буудлын гадна гарч түүн рүү очицгоё. Өөрөөр хэлэх юм бол одоо Есүс Христ Бурхны хүү хүртэл одоо ямар ч илүү одоо Бурхны хүүгийн эдлэх эрхээ эдлээг байхгүй. Яг амтэн шиг Иерусалимаас хөөгдөж гараад хотын гадна талд нүцгэн толгой дээр гавлын яс гэж нэрлэгддэг Голготын толгой дээр совдлогдож үхсэн, тэнд цус нь урссан. Тэр цусны үл үзэгдэх боловч бодит чанар нь Бурхан хүн хоёрыг мөнхөд халахлсан байсан. Тэр хөшгийг ярж хаяад намайг огт гин зөнгөө болгоод угаагаа. Тэгээд зохиолч яагаад Есүс Христийн тухай гинтхэн одоо тий хуурамч сургаалуудаас хол байгаараа гэж ингэж яриад байна. Та нар ерөөсө Христ дээр л төвлөр. Тэр Христ чинь биднийг тууштай байлгах, аливаа гачин жигтэй сургаал автахгүй байлгах. Тэр л одоо суурь чинь тэр хад чинь юм аа л гэж хэлээд байгаа байхгүй юу? Бас дээрэс нь биднэрт ямар ч илүү эрх дарах эдлэх боломжгүй, бид нар тэхийн тулд дуудагдаагүй. Христ хотын гадна зовсон шиг бид нар ч мөн энэ дотроо ингээл одоо байгаад байхгүй. Бид нар бол Христ дотор Христтэй хамт Бурхан эцгийн хажуу суулгагдсан юмнууд мөн энэ бидний сүнслэг байр суурь хинч энийг булааж авахгүй. Энэ утгаараа бид нар үнээр давуу эрхтэй нэгнүүд мөн. Гэхдээ бид нар энэ нийгэм дотор амьдарч байхдаа айхгүйгээр энэ нийгэм рүү орж Христэд өгчээсэн тэр доромжлол, Христийг гадуурхажсэн тэр гадуурхал, Христийг нулимжсэн тэр нулимж. Энэ бүгдийг бид нар авах ёстой болчихж байгаа байхгүй. Христтэй хамт одоо Христийг цовдлж байхад хүмүүс юу гэж асууж байлаа тийм ээ. Энэ Есүс Христ бас өөрөө хэлдэг шүү дээ. Паул хэлсэн баха. Христийн аврал бидэнд өгдөгтөө зовлонтойгоо цуг өгөгдсөн гэж Паул хэлсэн шүү дээ. Тэгэхээр зохиолч юу гэж хэлж байгаа нөхөр бид нарт ямар ч тийм тав туухын илүү одоо би бол Бурхны хүүхэд юм гэдэг илүү идэх юуч байхгүй. Яг л Есүс Христ хүртэл өөрөө ингэж адлагдаж ингэж явсан. Тэгэхээр бид нар айлтгүйгээр гадагш гарья. Нийгэм зүгээ гарья л гэсэн үг л дээ. Олны дундаа амьдрья. Тэгээд тэнд бид нар Христийн үүржсэн бүхнийг үүрээ. Бид нартэй хизээч Христийн зовсон шиг зовхгүй л дээ. Биднээс цус гарахгүй шүү дээ. Гэхдээ Христийн зовлон хуваалцаж амьдрья л гэж хэлээд байгаа байхгүй юу? Христ дээр төвлөрсөн хിവэрэ бай, Христ дээр зогссон хിവэрэ бай, Христ дээр анхаарсан хിവэрэ бай. Тэгвэл ямар ч хачин жигтэй орчин үеийн 21-р зууны амар солиуд молиуд буудсан янз бүрийн сүнслэг үзэгдэл одоо тэгээ юу ч бай. Христийг энэ Христэн тэр Христэн гэж ярьсан ч бид нар тэрэнд нь автахгүй л гэсэн үг. Бид нар автахгүй. Бид нар замаасаа гажихгүй. Тиймээс түүнийг доромжилсан доромжлыг бид өөрн буудлын гадна гарч түүн рүү очицгоё. Буудлын гэдэг нь одоо дахиад хэлж байна тий. Хотын гадна өөрөөр одоо бидний хувьд л тий нийгэм лүгээ зүгээр очиё. Тэгээд амьдрий. Биднийг хэн юу гэж хэлсэн Христээр төвлөрсөн хിവэрэ бай. Христийн зовлон бол бидний амьдралын нэг хэсэг гэсэн. Шудраг бусаар биднийг гүжирдэн, шудраг бусаар гүтгэн хэлээгүй юмыг хэлсэн болгоно, хэлсэн юмыг маань маш их гойвуулна тийм ээ. Биднийг Христ их гэж ад үзэн одоо хүлээн зөвшөөрсөн хүмүүс нь олон байгаа ч бас хүлээн зөвшөөрөхгүй бүс дургуутж байгаа хүмүүс ч одоо байгаа. Будны эр нөхрүүд ч дургуутж ээж болно, эхнэрүүд ч дургуй ээж болно. Тийм чинь Христ өөрөө үүрсэн одоо тэр л их доромжлолын өчүүхэн хэсгүүд нь шүү дээ. Тэгэхээр тэрийг Христээр анхаарна гэдэг чинь тэрийг хүртэл үүрээд явнаа л гэсэн үг шүү дээ. Дотор минь амьдарж байгаа Христийн улмаас. За.
Учир нь энд бидэнд мөнх хот алгаа. Харин бид эрх хотыг ирж байна. Шинэ Иерусалимыг бид нар хүлээж байгаа гэсэн. Шинэ Иерусалимыг бид нар хүлээж байгаа. Тэртээ бид нар Христтэй хаанчлах хүмүүс. Бид нар тэрийг харж байгаа, бид нар тэрийг хүлээж байгаа. Тэр хараахан энд ирээгүй байна. Тийм ээ? Гим нүгэлтэй үе хараахан устгагдаагүй байна. За, түүгээр дамжуулан Бурханд түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу Магдалины тахлыг үргэлж өргөцгөөё. Сайныг үйлдэхэ болон хуваалцгаа бүү март. Учир нь ийм тахлууд Бурханд хаалмжтай. Бүгд хоорондоо холбоотой яригдж байгаа зүйл. Тэгээд би ялангуяа энэ сүүлийн өгүүлбэр дээр бас маш толгой эргэжсэн л та. Тэгээд энэ одоо яг цөмөрөө энийг одоо энгийнээр ойлгох юм бол одоо ингэж хэлж байгаа юм. Өнөөдөр бидний тахлын ширээ гэж бидэнд бол байхгүй. Биднэрт Христийн загалмай дээр өргөсөн түүний золиос гэж байгаа. Төлөөс гэж байгаа. Тэгэхээр Бурхан биднээс юу гэж хүсдэг вэ гэхээр нийтийн эрх ашигын төлөө. Энэ Монгол Библиэд хэлж байна уу? Сайныг үлдэхтэй болон хуваалцахаа бүү мартаа гэж байна. Англи Библиэр бүр нийтийн эрх ашигын төлөө сайныг үлдэхтэй гавшгаа бай. Дуртай бай. Түргэн бай. Нийтийн эрх ашигын төлөө. Одоо та хэрэг ингэж албан газарт ажил хийдэг бол танай ажлын газар гэдэг хамт олон байгаа шүү дээ. Тэгэхээр хамт олонны эрх ашигын төлөө шийдэж, хамт олонны эрх ашигын төлөө өөрийгөө хоошин татаж, хамт олонны эрх ашигын төлөө дуугаа өндөрсөн ярьж, хамт олонны эрх ашигын төлөө тэдний сайн сайхны төлөө сайныг үйлдэх хэрэгтэй л гэдэг байна. Тэр сайныг үйлдэхдээ санаачлахтай бай. Санаачлахтай бай. Хойрог битгий бай. За би тэгэл гараал хэлээ. Манайх нэг тийм сонин зантай штэ. Би тэгж хэлэх гэснээр тэгэл за энийг юм одоо дандаа босоод ярьдаг гэж хүмүүс намайг хэлэх байх гэд би бодсон юм аа. Энэ харин эсрэгээр хэлж байна. Нийтийн эрх ашигын төлөө хамт ажилладаг ажлын газрынхныхаа төлөө эсвэл гэр бүл дотроо гэр бүлийнхээ эрх ашигын төлөө сүмийнхаа ахын дүүсийн эрх ашигын төлөө сайныг үлдэхдээ хизээч тий залхуур бүү хойрог бай. Бид нар одоо туйлын санаачлагтай амьдарч сурах хэрэгтэй гэж би боддог. Маш олон ажлуудыг баг ихтэй санаачилдаг шүү дээ таны дотор. Гэтэ одоо та нараас илүү санаачлууд нь гарах хэрэгтэй байхгүй. Сая бид нар зүгээр ингээд нөгөө Крисмсээр тэмдэглэхдээ мэслэх яарамгийнх ингээд хамтдаа зөвлөд тэмдэглэсэн, 13-ийнх ингээд хамтдаа зөвлөд тэмдэглэсэн тэгэл болчихсон. Тэгээ цаана хамтдаа цуглаж тэмдэглээгүй олон хүн үлдсэн. Тэгээ миний хүсэл юу байсан бэ гэхээр хүн болгон хүшээ найзаа энэ сайхан өдөр манайд ирэлтээ. Би хэдүүлээ сайхан тэмдэглэе л да. Зүгээр нэг юм санаачлагтай байх хэрэгтэй. Манай сүм бол үнэхээр өгөөмөр, үнэхээр зөөлөн чихтэй, зөөлөнч зүрхтэй сүм. Тэгтэл сайныг үлдэхдээ хүмүүсийн эрх ашигын төлөө сайныг үлдэхдээ залхуурж болохгүй, хайхрамжгүй байж болохгүй, үл тоож болохгүй. Өөрт нь ямар ч хамаагүй юм шиг амьдарч болохгүй. Эцсийн бүлэгт за энэ тухай би дараад нь үргэлжлүүлээд энэ номон дээр өгсөн зааврын тухай ярих болно. Санаачлагтай байх хэрэгтэй. Тэгээд өөртөө байгаагаа хуваалцахдаа харамгүй бай. Харамгүй бай. Юу ч байж болно шүү. Хоол, унд, орон, гэр, одоо тий хувцас, хунар, сайхан сэтгэл, залбирал одоо харагдахаас ахуулаад үл үзэгдэх өөрт чинь юу ч хүн гэж байдгүй л ахгүй гэсэн юм билээ. Хүн болгол юмтай байдаг. Тэгээ бид нар бүлгийн уулзалтуудаа галзуу ингээд нэгнээдээ хийдэг. Тэгээ би бүлгийн уулзалтан дээр очих болгондоо хүмүүсээ хараад үнэхээр баярлдаг. Тэр айл хаалгаа харамгүй нээж өгч जैन. Биднийг хооллож जैन, ундалж जैन, тав тухаар хангаж जैन. Үнэхээр нэрээ ямар гайхалтай өгөөмөр юм бэ. Хүн болгон юм болоосаа гэж бүр өөрийн ирэхгүй бодогддог надад бол.
байгаагаа хуваалцаа. Тэгэхээр бурхан энийг штэ. Бурхан биднээс Христийн чинээний тахил өргөлийг хүсээгүй штэ. Харин Христ өөрийгөө харамгүйгээр хүн төрлөختний төлөө өгсөн шүү. Тэр бидний энэ сайн үйлсийг яг өргөл мэт хүлээж авч байгаа байхгүй. Энэ бидний одоо амьд өргөл байгаа байхгүй. Ром ном дээр хэлсэн шүү. Та нар өөрсдийнхөө биеийг амьд өргөл мэт бурханд өргөөч. Энэ бол сүнслэг мөргөл юм а гэж хэлсэн байна. Тэр энэ чинь сүнслэг зүйл байгаа байхгүй. Би бинтэйгээ юм хуваалцдаг. Гэр орноо хуваалцдаг. Ад жаргалаа хуваалцдаг. Зовлон жаргалаа хуваалцдаг. Бүх зүйлээ хуваалцаж амьдардаг. Эн чинь бурханд ингэ тийм тааламжтай, аянхлуу, тахил мэт өргөгдөөд нь ш. Бурхан энийг чинь бүр бид нар бүтэн сайдар очиод эзнийг магтаад дуулдаг ш. Яг тэрнтэй ч адилхан бурхан тэгж хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд бурхан энийг бүр онцгой таалдаг гэсэн. Тэгээ энэ чинь хаач явагдаж болно ш. Гал тогоонд явагдаж болно, ажлын газар дээр ч байж болно, сурдаг сургууль дээр ч нээж болно, гудамж талбайд ч байж болно. Бид нар зүгээр ингээ гудамжаар эсвэл дэлгүүр дотор тий. Бид нар бусдын эрх ашигт ингэж үйлчилж байгааг харахтай. Энийг удаа би саяхан штэ дөнгөж саяхан шинэ жилээр наминд аашрлаа зогсож ирсэн. Тэгсэн чинь би баяраач ингээл хүмүүс нэлээ их юм худалдаж авдаг ш. Тэгсэн чинь миний ард зогсож ирсэн залуу надаас гоохгүй юу? Игчээ би таны өмнө ороод бичүүлчихье. Биш, ном биш юм өөр хэлгүүт юм. Би таны урд ороо бичүүлчихье. Төхөө игчээ яагаад гэвэл машин дотор маань өвчтөй хүн байгаамаа гэж хэлсэн байхгүй юу? Өвчтөй хүн байгаамаа. Би яг тэр үедээ яасан бэхээр одоо тэхээс биштэй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу стойх баярлаа. Миний тэр тэхээс биштэй гэсэн тэр үгэнд бүр амар баярлаа. Стойх баярлаа хичээгээд. Үнэхээр машинд нөвчтэй хүн байсан шиг байлаа. Нэг хүүхэд тэр хүнийг дуудаад байгаа хөө таныг хурдл гэдэг юм. Тэгээ миний урд ороо бичүүлж яхад надад яг тийм бодол орж ирсэн байхгүй. Би бүр баяртайгаар энэ залууг тэг миний дэ чиний урд орооч гэж хэлэх ёстой шүү. Энэ залуу миний урд орлоо гэ юу надаас юу хохорох юм. Энийг бид нэр хүндэтгэлийг өргөж гэн. Золиост тахил өргөж гэн гэж бид нар боддоггүй байхгүй юу? Энд чинь золиостой тахил байхгүй юу? Би өөрийгөө хоош нь тавьж штэ. Христ шиг. Тэгээд тэр хүнийг урдуур оруулж. Тэр бурхан энд бүр онцгой таалдаг гэж штэ. Тэр бидний өдөр тутмын амьдралыг тэгж ажиглан харж штэ. Тэгж хүүхдүүд нь гэрэлтээсэй гэж тэр хүсэж штэ. Тэгж хүүхдүүд нь хүмүүст амралтыг өгөөсэй гэж тэр хүсэж штэ. Тэгж хүмүүс хүүхдүүдээр нь дамжуулаад хүмүүс ингэж одоо гарцаа олоосай, хүмүүсийн сэтгэл амралаа олоосай гэж тэр хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол онцгой тааламжтай тахил. Золиост тахил. Өдөр болгон бид нар энийг одоо амьдрал дээрээ харж явах ёстой байх нэ. За энэ чинь яг бүгд холбогдоод Христээр хуурамч сургаалуудад автахгүй байх тэр Христ хүн бидний төлөө өөрийгөө бүр доош нь хийгээд бүр тэ атгуус малаас ч дор үзэгдээд хараа амтныг хүртэл алхахтаа хуучин гэрээнд харааж зөвхөдгөө байсан шүү гэж ярих юм байна. Харин Христийг цавдлахад бол хараагаагүй зүхгээгүй хүн гэж юу баг байхгүй. Тэгээд тэр Христ дээр анхаарлаа тавиад ингээд амьдарч байхад бидний өдөр тутмын амьдралд болж байгаа энэ тахил тийм бурханд тааламжит өргөл болгож өөрсдийнхөө үйлдэлүүдийг өөрсдийнхөө золиосуудыг бурханд өргөхөд бурхан туйлын их баяртай бүр онцгой таалж авдаг гэж байна. Ганцхан бүтэн сайдрээрээ хоёр гараа өргөмчөө маягдахад биш. Дараад нь удирдагчдаа дагаж тэдэнд захирагдсан. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдсангүйгээр баяртайгаар хийгээ. Эс бүгээс та нарт ямар ч ашиг болохгүй. За энэ одоо айгүй тийм албаны үг. Тооцоо гэдээ яваад тэгэхээр айгүй сонирхолтой. Англи библиэр одоо юу гэж хэлсэн байна вэ гэхээр ингэж хэлсэн байна. Пастор удирдагч нартаа үргэлж харилцсан одоо хариулахад бэлэн байна.
хариу үйлдэл үзүүлж бай. Хариу ярьж бай. Хариу үзүүлж бай гэж байгаа байхгүй. Энэ айгүй чухал. Пастор удирдагч нар гэдэг чинь одоо тий зүгээр ингээд таны одоо тий зовж байгаа, шаналж байгаа, эсвэл таны ололт амжилтыг ингээд хүлээж авч яадаг сав биш байхгүй юу? Амьгүй тийм одоо авдар, амьгүй шүүгээ шкаф биш шүү дээ. Эсвэл одоо бичлэг хийдэг амьгүй машин биш байхгүй юу? Тэгэхээр таны дотор болж байгаа зүйлсүүд, ойлгож байгаа ойлголт, ухаарл одоо юу гэдэг талархал, магтаал, эсвэл одоо юу одоо танд үйлчилж байгаа хүмүүстэй та эргүүлээд би нэрээ ингэсэн шүү. Нэрээ би ийм ойлголтыг авсан шүү. Хүүе би нэрээ ингэсэн шүү тэгээд эргэж харилцдаг бай гэж хэлээд байна шүү дээ. Эргэж харилцдаг бай. Тэгвэл пастор л ингээд нэг араас нь илдэж идэг заяа. Яг нэг тийм муур болгон шиг. Пастор нь араас нь илдээл тэгээд ингээд за яаж юм чи юу болж юм гэдэг. Тэгээд дараад нь хүмүүс хэлдэгтэй ёо таныг ярьсан чи би ямар их баярлалаа. Гэхдээ чамайг ярил би бас баярламаар байгаад байгаа байхгүй юу бас. Би ч бас нэг баярлах хэрэгтэй байгаа юм. Би ч бас нэг хүн шүү дээ. Би ч бас баярлах их дуртай. Тэгэхээр таас баярлж ивэл одоо болцдог юм шиг ийм нэг урсгалтай битий бай гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөр утга гарч ирж байгаа биз? Нэг тийм айлгсан утга ерөөсөй байхгүй байгаа шүү. Тэгээ бид нар бүлгийн уулзалт хийхдээ тэгжилж аргадаг шүү. Хөө ямар гоё хүмүүс маань энийг хөөе ямар гоё миний ярьсныг ойлгоцсон байж тээ. Миний ярьсныг ойлгоод байгаа мó, ойлгохгүй байгаа мó, ойлгохгүй бол асуудгүй байх таа гэж одоо эндээ би чинь таавар таагаад бодоод тэгээд уцтуул ажилтаа байдгийн болов завгүй над руу нэг ярьцдагч болоосаа гэж ингээд бодоод ямар сандаа сая одоо фейсбુક дээр бүр өөрийнхөө утсыг тавилаа штэ би. Над руу яриарэ гэж. Юнитэлтэй хүмүүс их баярлж ийлээ. Залгасан над руу. Тэр багийн руу ч нөө над руу ч нөө тий. Тэгээд тэхгүй болохоор ч заримдаа ингээл огт ярьдгүй хүн ярьж марихаар чи би ч чичирч үчирсэн одоо энэ маань яасан юм бол өвдсөн юм бол ерөөсөө над руу ярьдгүй юм чи юу тохиолдоо вэ гэж бараг 0-3 дуудаж байгаа юм шиг авч байгаа ш. Жохон өөрийгөө хуваалцмаар байна. Эргүүлж ингэж хариулдаг баймаар байна. Амьд байгаа мэдрүүлмээр байна. Амьсгалж байгаа бас удирдах аваа хүндээ харуулаад би байгаа шүү би өөрийн чинь сонсоод ингээ ойлгож байгаа шүү заримдаа огт ойлгохгүй байгаа гэдэг ингээ ямаар байгаа байхгүй ийм одоо сануулга байж байгаа. Тэгээд дараад нь тэдний зөвлөгөөг сонс гэж байна. Сонс гэдэг чинь үнэхээр сонсхийг хэлж байгаа шүү дээ. Түнс яс төдий сонсхийг хэлж байгаа юм биш. Бурхан одоо яг тэ сонс гэсэн сонсон болохоос шүү дээ биш. Харин зөвлөгөөг нь сонс. Энэ хүмүүс юу гэж хэлэх юм? Би сонсъё. Хэрэгтэй юм маань хэлчих юу магадгүй гэж одоо сонс. Тэд нар та нарын амьдралын нөхцөл байдалд анхаардаг бөгөөд бурхны шууд удирдлагад дор ажилладаг юм. Надад бол энэ их таалагдаж байна. Пасторууд удирдагч та нарыг дагуулаа явж байгаа хүмүүс та нарын амьдралын нөхцөл байдлуудыг анхаардаг бөгөөд бурхны шууд удирдлагад дор ажилладаг юм. Хамгийн очирхалтай нь сайн ч муу ч пасторууд дээр бурхан яг л ингэж ажилладаг. Би бол одоо энэ бол хаанчлын пасторууд дээрээс ингэж ажилладаг гэж би хэлэхгүй. Нэгэнт тэнд ингээд хүмүүсийн амьдрал яригадаад 10 хүн ч байна уу, 100 хүн ч байна уу, 1000 хүн ч байна уу. Нэг хүний удирдлаганд ороод итгэл найдвараа тавиад тэр хүнийг дагаа явж ах бурхан шууд удирдлагад ороод тэр хүнийг л байлгахыг хүсдэг. Зөв тэрэнд нь ордог хүн хийдэг итгэл юм шиг. Гэхдээ тэр орж ийн орохгүй нь тэр миний ч шийдэх асуудал биш. Энэ одоо ямар гайхалтай вэ? Шууд удирдлаганд орно тэр хүмүүс ч ажилт юм шүү. Та нарын амьдралын нөхцөл байдлуудыг анхаардаг гэжээ. За. Тийм учраас тэр удирдагч настаа одоо дургуутсаар биш баяр хөөрөөр хөрөнгө оруулаа гэсэн байна. Дургуутсал, бухимдал, хорсол, гоморхол одоо тэрслүү байдлаараа тэр хүмүүсийн ажлыг хэцүү битгий болгох гэж байна шүү дээ. Одоо энэ Монгол хэлээр хэлж байгаа л та нарт
одоо ашиггүй шүү дээ юм чинь гэж. Та нарыг удирдахад тэр хүмүүст амархан байгээ. Баяр хөөрөөрөө тэднийг урамшуулаад үгүй ямар гоё ийм хүмүүсийг удирдаад явж байгаа нь ямар их золвэ гэж баярлах хүртэл нь баяр хөөрөөрөө сайн сайхнаараа хөрөнгө оруулдаг. Үнэхээр та нар тэгж хөрөнгө оруулаа. Энийг би бүр өнөөрөө бүр үнэхээр хэлэх ёстой. Та нарын урам зориг, та нарын бит хоёрыг байнга баярлуулдаг тэр баяр хөөр бит хоёрыг онцгой пасторууд болгодог. Олон пасторууд ийм амар баяр хөөртэй энгийн бөгөөд хүчрэхэг ийм удирдлагын арга барил руу шилжээсэй билээ. Бит хоёрыг хараад тэгээ хүмүүс нь ч тэгж өсөөсэй билээ. Бит хоёрын хэлж байгаа үгийг хатуу гэж одоо дургууталгүй хүлээж авдаг. Яаж ч байсан ингээ хайрласаар байдаг. Одоо та нараар бахарахгүй бол одоо бит хоёр өөр хэмээрээ бахарах үү. Яг үндэ бол миний ах дүүсээс ч илүүгээр одоо үнэхээр та нар санаа тавьдаг штэ. Тэгэхээр бит хоёрын хувьд хотын сүмийн ариун ахын дүүс бол удирдаад аваад явхад төрөлийн амархан зөөлхөн тийм хүмүүс гэдгийг би баяртайгаар хэлье. Тэгээ та нар өнөөш айгүй сайхан унтах баха. За дараад нь ихтэй бидний төлөө залбираарай гэж байна. Монгол хэлээр харъя. Монгол хэлээр дээр юу гэж байна вэ? Бидний төлөө залбирах тун бид өөрсдөө альва зүйл хүндлүүштэй авч явахыг хүсэн сайн мэс чанартай гэдэгтээ бат итгэдэг. Намайг та нар руу удахгүй очуулаасаа гэж залбирахыг би хичээнгүйлэн гуйж байна гэсэн. Англи Библиэр юу гэж байна? Бидний төлөө залбираа. Бид нар юу хийж байгаагаа, яагаад хийж байгаагаа эргэлзэхгүй мэддэг. Гэхдээ л энийг хийхэд хэцүү байдаг учраас бидэнд та нарын залбирал хэрэгтэй байдаг юм аа. Ямар оновчтой вэ? Нэрэл би юу хийхээ мэдж байгаа, яагаад хийж байгаагаа ч мэдж байгаа. Энийг удирдах байгаа юм, хинээр удирдуулж байгаа юм, яагаад удирдуулаад байгаа юм, яагаад удирдаад байгаа. Би мэднэ. Гэхдээ мэдж байгаа маань өөрөө миний ажлыг хөнгөвчлөхгүй. Тийм л учраас бурхан ажил маань хөнгөн байхад бол мэдэх ёсгүй зүйлсүүдийг мэдүүлэхгүй байдаг баг. Харин залбирал бол хэрэгтэй. Яагаад гэвэл үйлчлэл маань хүнд учраас. Одоо аваад явхад, тэгээд явхад, хийгээд явхад хүнд байдаг учраас бидэнд залбирал хэрэгтэй байдаг юм аа. Ямар одоо гайхалтай сүнсний гэгэрлийг авсан хүн бэ энэ одоо. Яагаад пасторудад залбирал хэрэгтэй гэдэг үнэхээр бүр зүгээр дураачлан хийж байгаа байхгүй. Тэгээ цааш нь хэлсэн байна л да англи библиэд. Бид нар бүгдээрээ л бурхны өмнө яавал сайн амьдрах вэ гэж хамтдаа санаа тавьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл би багийн дээр та нарыг бурхны өмнө сайн амьдраасаа гэж хүсдэгчлэн та нар ч бас бид хоёрыг бурхны өмнө сайн амьдраасаа гэж хүсэх ёстой л болчихлоо л да. Бид нар хамтдаа адилхан санаа тавьж одоо залбирх ёстой. Тэр та нарыг удирдах яваа хүмүүс чи бурхны өмнө амьдрахаа болоод өөр юмны өмнө амьдраад гэхлээр тэгэл та нарыг уруу татчих эхлэх байхгүй. Тийм учраас одоо бол та мэдлээ шүү дээ тий. За би үнэхээр яагаад юуны төлөө юуг залбирхаа мэдээд авчлаа. Тэгээд бид нар удахгүй хамтдаа байхын төлөө залбираа. Яалтчгүй тэр үеийн нөхцөл байдал зарим нь шоронд байсан байна, зарим нь өвчлөөдөө эсвэл зарим нь өөр хотод нөгөөх нь өөр бүсэд амьдарсан. Хамтдаа цуглах юмсан гэж бид бас залбираарай гэсэн байна. Энэ ч бас их чухал үг шүү. Шорон моронгийн тухай ярихгүй ч гэсэндээ бид хамтдаа цуглах нь ямар чухал вэ? Одоо маргааш гэхэд л одоо манай хорооллынхан маань цуглах гэж байна. Бид нар хамтдаа цуглах ёстой шүү дээ. Ер нь бол энийг заавал ингээл сувдаа уцтаж хэлээл цаг зааж өгөөл. Бурхан хизээш биднийг татаж гулцчихдаг вэ гэж би саяхан ярьж байсан. Хайраараа удирддаг, хайрын уяагаар. Тэр бид нар бие бинийгээ хайрладаг юм бол хайртай хүмүүс чи бие бинийгээ уулзах хүсдэг л гэж таараа үзсэн. Тэгэхээр зэрэг би та нарыг уулздаг байгаас аюух амраадаг бид нарыг. Хүнд хүчээр ажлаас амраадаг, янз бүрийн стрессээс амраадаг. Бүр та ингээ зүгээр үнэхээр гүн амралтанд ордог шүү дээ. Тэгж уулзалтаа аягүй чухал. За.
Би 22-оос эхлээд дуустал нь хармаар байна. Алгасаад энд юу гэж хэлж байна вэ? Ах トゥ нараа энэхүү сургамжийг үгийг дэвчин байж хүлээж аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ. Бидний ах トゥ болох Тимот сурлагдсныг дуулгая. Хэрв тэр ирэхгүй бол би түүнтэй хамт та нартай уулзнаа. Бүх өдөртөгчдтэй болон ариун хүмүүст мэд хүргээрэй. Италиас иргэсэд та нарт мэд хүргэж байна. Нэгүүлсэн та бүгдтэй хамт байх болтугай. Еврей намын зохиолч маань одоо юу гэж хэлж байгаа нөхөр миний бичсэн болгон бол үнэхээр одоо би та нарт тиймч дэлгэрэнгүй бичээгүй гэж байна л та тавчгаан бичсэн. Гэхдээ та нар миний хэлсэн бичсэн болгоныг маш нухацтайгаар хүлээж аваач гэж би та нараас гуйж байна. Миний хэлсэн зүйлийг нухацтайгаар хүлээж аваач. Надад үнэхээр цаг завын хувьд тэр бичиг цаасны хувьд хязгаарлагдмал байсан учраас би маш тодорхой товч бичлээ гэж. За. Үнэхээр бусад зүйлийн долоор бол надад ярих юм аа яагаад гэвэл маш ойлгомжтой байгаа учраас. За, иймэрхүү зүйлс яригадаад одоо еврей ном маань өндөрлж байна. Гэхдээ дараагийн удаа бид еврей номыг бариад авахад дахиад өөр зүйлсийг ярих галаа. Хамгийн гол нь одоо энд яригдсан бүхэн өөр ингэж одоо бидний амь амьдрал, бидний бие, санаа, сэтгэл зүй, оюун санаа бүгдэнд маань өвчиж ороосаа гэж үнээр хүсэж байна. Бурхан өшөөгөн ажилласаа тэгээд бидний өдөр тутмын амьдралын үйл явдал нөхцөл байдлуудад дамжуулаад энэ өксүүд бидний амьдрал биелээ олоосаа бийжээсээ бид нар энүүгээр амьдраа сурах юмсан гэж маш хүсэж байна.